За энд одоо дөрөвдөгчийн ирнийг одоо үед эхлүүлэхэд тийм ээ. Батхааны одоо ард ус бол одоо онцгой ач холбогдолтой гэж ярьлаа. Тэгэхээр энд Өгөөдөө хааны одоо хаантай ямар холбоотой байна вэ? Та саяхан бас Өгөөдөө хааны одоо томоохон үүлийг энэ Дэлгэр хаанд хийсэн байгаа. Тийм ээ. Одоо хөдөө хар нутагт. Тэгээ энэ одоо ач холбогдол чухал одоо онцлог нь одоо юутай холбоотой вэ? За Өгөөдөө хааны үйл хэрэг болоод 3 дахь эртний дуусгар болоод 4 дахь эртнийг эхлүүлэх энэ үйл явцын холбоос олж өгдөг юм онцлогтой. Тэгэхээр бол Батхааны одоо үйл хэргийг эхлүүлсэн тэр цаг мөчийн өмнөх үед Чингис хаан, Өгөөдөө хаан, эсвэл Чингис хааны морин күзүүндээ шархтаж байсан одоо тийм үйл явц болж байгааг одоо Монголын нууц тавчанд өрсөлсөн байдаг. Яг энэ нь бодвол 3 дахь эртний төгсгөл хэрхэн одоо эрсдэлтэй явагдаж Чингис хаан түүний морь Өгөөдөө хаан гуравт одоо хэрхэн тийм хатуу ширүүн одоо байгааг харуулж байгаа юм. Энэ бол зүгээр нь татсан тийм одоо далайн устай айсавд явж байгаа дүр төрх тэгээ Чингис хаан бодоод өөрөө шууд хэлдэг штэ миний дэргэд уул мэд одоо төшиг болсон жорчидаа авах минь гэж одоо онцлсан байдаг. Хожмоо жорчидаа авахтаа болоод дөрвөн түмэн уруудыг захирах эрхийг өгсөн. Дөрвөн түмэн урууд гэдэг бол дөрвөн зүгт уруудах харуулсан гол завсрын дөрвөн зүгт. Завсрын дөрвөн зүгээс дээшээ өгсөх голуудын бол дөрвөн мангууд гэж нэрлэдэг ийм онцлогтой. Тэгэхээр Өгөөдөө хааны үйл хэргийг нэхэн гэж одоо Өгөөдөө хааны үйл хэргийг сэргээж байж Батхааны Алтан ордын улсын үйл хэргийг эхлүүлэх шаардлагатай байсан учраас бид энийг яг Чингис хаан 36 жил хэрхэн одоо 3 дахь эртний төгсгөлийг хийж 4 дахь эртнийгт эхлүүлсэн дугай үйл хэрэг болоод энд мөн одоо Монгол оронд яг 13 жарны дараа одоо эхэлсэн. Тэгэхээр эхний удаад бол Өгөөдөө хааны үйл хэргийг 2000 одоо 7 онд энэ одоо хар хорны орчим, Удаангой Баатрин орчимд эхэлсэн. Түүний дараад нь бол одоо энэ үйл хэргийг бид нар Баруун Монголд дахиад одоо энэ Кирлэнгийн хөдөө ард бид нар саяхан үргэлжлүүлсэн үйл явцаар өрнөж байгаа юм. Тэгэхээр энэ үйл хэргийн одоо онцлог нь юу юм бэ гэхээр энэ бол одоо Өгөөдөө хааны өргөө гэрийн одоо гал бадраан асаах ийм зан үйлийг 2010 онд төрийн одоо 3 хэлхээ жигдэрсэн тэр он жилүүдэд хийсэн. Ингээд болвол энэ үйл хэрэгт миний энэ үйл хэргийг хамтарч байсан нөхөд Батламалх яамны 500 цэргийг авчирч албан ёсоор одоо Өгөөдөө хааны үйл хэргийг гүйцэтгснээр их цэргийг захирсан, голын их цэргийг захирсан Гүйг хааны үйл хэрэг энд хамтрагдсан юм аа. За тэгэхээр Өгөөдөө хааны үйл хэрэг болвол Зүүн Азад Цэнгэг ус уух мөн одоо Евразиад Цэнгэг ус уух нөхцөлийг хангасан энэ үйл хэрэг бол одоо хэрхэн үргэлжилсэнийг бол цагийн хүрд дээр харах юм бол одоо энэ дотор нь бол Алтан орд улсын одоо цагираг явж байна. Тэгээд одоо Алтан орд улсын хоньны ордоос ихтэй одоо энэ арга бэлгийн одоо ариун усны ундраг явсаар байгаад охины ордод одоо хар усан ундрагын айс авийг захирах энэ үйл процесс ихтэж байгаагаар одоо Өгөөдөө хааны үйл хэрэг эхэлдэг юм аа. Одоо хар цагааны буюу арга бэлгийн гэж ярьдаг энэ хар цагаан усны зааг завсрын үйл явдал Өгөөдөө хааны үйл хэрэг эхэлдэг. Өгөөдөө хааны үйл хэрэг эхлэхдээ бол аль одоо голын айс авд одоо байгалийн цаг аль голын айс авд одоо ус ундраг эхэлж байна уу гэдгийг хааны охины өсөн зүйсэн боодог хэмээх ийм одоо дүрслэлээр таньдаг байсан. Яг бид нар энд бол боодгийг жоохон одоо богинохон дүрслэлсэн зураг юм болохоор зүгээр ер нь бол ийм 5 өнгийн одоо ийм юутай гоёлыг охины одоо аль нэг өсөнд нь зүйснээр энэ талтай 12 энэ талтай 12 одоо ийм салааг эзэгний чухам яг алинд нь энэ боодог зүйлттэй байгаагаар одоо аль голын айс авд Цэнгэг усыг уух боломжийг сахиулж байна вэ гэдэг ийм үйл явцыг эхлүүлдэг. Тэгэхээр Өгөөдөө хааны үйл хэргийг өнгөрсөн түүхэнд үргэлжлүүлсэн хүн бол Өгөөдөө хааны охин Хандаж амц, түүний удмын охин Хандаж амц, түүний одоо хүү Өндөр гэгэний одоо хамтаар их болсон 6 зүйл хамаг амьтны тусын дуулд одоо энэ 6 дахь саран ба саран гэсэн одоо айс авд дахин эргэн сэргэх боломжгүй тийм одоо аюултай тийм айс авд өөрөөр хэлбэл эхлүүлсэн. Ингэж эхлүүлсний одоо үйл хэргийн төгсгөлийг болоод одоо зүүн
хатвч хаших гэж Цэдэнбал гүйцэтгэгч дуусгаснаар Үгээдэ хааны үйл хэрэг өнгөрсөн түүхэнд одоо дууссныг бид одоо дахин сэргэн эхлүүлж байгаамаа. Тэгэхээр Үгээдэ хааны одоо үйл хэргийг саяхан бид нэр одоо 3 сарын 17-нд Кэрдэнгийн хөдөө ард эхлүүлснээр бол Үгээдэ хааны одоо 1228 оны хаанчлалыг сэргэн одоо газар нутгийн одоо хэд хязгаарыг тогтоосон Кэрлэн голын адаг хүртэл Үгээдэ хааны нутаг үргэлжилж байгаа. Тэгвэл түүний эхлэл нь хаана байна вэ гэвэл мөнгөн тайга буюу зүйн саяны уудын одоо эхэн оргилд Үгээдэ хааны орд улсын түүх эхэлдэг юм аа.